Ард түмнээс л үннийг нөө хөрөө зэрэг хүнний хэл хэрэгтэй шүү дээ. Хүн итгэх явдал юм гэж байна. Тэрс ялгаа ба. Ажил амралт. Амралт нь ажил нь амралт. Тэгэхээр ялуунаас шулуун дээр зөв миний ойлголтоор бол засгийн газрын зарим гишүүд зах зээл эдийн засаг гэдгийг мэдэхгүй байна. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг. Монгол хүний саруул ухаанд итгэдэг. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг. Энэ агуу үгийг хэлсэн хүн бол бидний сайн мэдэх, нэр тус төрч, нийгмийн зүтгэлтэн, ардчлалын алтан хараацай Санжаа Сүрэнгийн зориг юм. Ардчлал, хүний эрх чөлөө, нэгдсэн том нийгмийг бидэнд үлдээсэн хизээш мартаж үл болох эрхэм хүн юм. Өнөөдрийн бичлэгээр Санжаа Сүрэнгийн зориг агсны тухай болон 1990 оны ардчилсан хувьсгалын тухай ярих болно. Та бидний заавал мэдэж ойлгох ёстой сэдв юм шүү дээ. За тэгээд лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Санжаа Сүрэнгийн зориг нь Монголын боловсролын салбарын томоохон сэтгүүлтнүүдийн нэг Монгол Улсын их сургуулийн декан боловсролын яамны орлогт сайд асан Санжаа Сүрэнгийн 2 дахь хүү болж 1962 оны 4-р сарын 20-нд мэндэлсэн байна. Түүний ээж болох Дорж Палман хүний ихэмж бөгөөд Оросын нэрд эрдэмтэн Монгол орн судлаач Андрей Симаковын охин байжээ. Эс зориг нь тухайн үед Монголын сэхэднүүдийн хүүхэд сурдаг байсан Орос хэлний сургуульд тусгай 23 дугаар дунд сургуульд 1970 онд хэлсэн орж 1980 онд төгссөн байна. Тухайн үеийн зөвлөлт холбоод улсын номер 1 сургууль агуу эрдэмтэн Михаил Лимоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд философч мэргэжлэр суралцсан байна. 1985 онд их сургуулаа төгссөн улсдаа ирж 1990 он хүртэл Монгол улсын их сургуульд шинжлэх ухаан коммунизмын онолын багшаар ажиллаж байв. Зөвлөлт холбоод улсад өрнөсөн Горбачевын өөрчлөлт байгуулалтын үзэл санаа нь бүгд найрамдах Монгол ард улсад хүрч нийгмийг өөрчлөхийн төлөөх залуучуудын хөдөлгөөн үүсэж түүний идэвхтэй гишүүдийн нэг нь тухайн үед дөнгөж 27 настай байсан зориг байлаа. Тэрээр Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулагч болохоос өмнө буюу Монгол ардын хувьсгалт нам нь 1986 оноос хойш төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн боловч зөвлөлт холбоод улсыг харж хүлээсэн идэвхгүй байр суурь баримталж байлаа. Тиймээс сэхэдэн залуучуудын дунд 1989 оноос эхлэн шинэ үе, ертөнц, орчлон зэрэг нууц бүлгэмүүд байгуулагдаж үйл ажиллагаа явуулах болов. Монголын гадаад дотоод сурч байсан оюутан залуус ардчилсан хувьсгалын гол хүчин болж байв. 1989 оны 11-р сарын 27-наас 28-нд залуу уран бүтээлчдийн улсын 2-р зөвлөгөөн болж Элбэгд орч Дэрсхбаатар Исамар санаанаар ардчилсан холбоо байгуулахыг анх санаачилж улс төрийн нууц бүлгэмүүд болох шинэ үе, ертөнц, орчлон гэх мэт бүлгэмүүд нэгдэж улмаар Монголын ардчилсан холбоог байгуулсан байна. 1989 оны 12-р сарын 10-нд Улаанбаатар хотын хүүхд залуучуудын соёлын төвийн гадна талбайд Монголын ардчилсан холбоо анхны цуглаанаа хийж Монголд олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийн хугацаанаас өмнө буюу 1990 оны эхний хагаст багтаан явуулах, улс төрийн хэлмэгдэхстийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснараа хувьсгал албан ёсоор эхэлсэн байна. Энэ цуглаанаас хойш хэд хэдэн цуглааны дараа 1990 оны 1-р сарын 21-нд нийслэлийн төв Сүхбаатарын талбайд томоохон цуглаан болж Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулагч Санжаа Сүрэнгийн зориг шаардлага тавьсан нь Монгол ардын хувьсгал нам бол нийгмийн удирдан чиглүүлэгч мөн гэсэн томьёолыг үндсэн хуулиас хасахыг дахин шаардав. Уг хэлсэн хүмүүс хэвлэлийн эрх чөлөөг шаардаж Монгол ардын хувьсгалт намын хэмжээгүй эрхийг эсэргүүцэж байлаа. 1990 оны 3 дугаар сарын 4-нд Монголын ардчилсан холбоогоор ахлуулсан ардчлалын төлөөх 4 холбоо нэгдэж бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдэд хандан Монголын ардчилсан холбооны тавьсан шаардлагуудтай нэн дээр хариу өгөх болон намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлахыг шаардсан юм. Холбоо гэж 3 сарын өмнө хэлэхэд хэлэгддэггүй байсан бол өнөөдөр нам эсрэг холбоод олноор бий болж манай орны улс төрийн амьдрал заавал харгалзаж үзэх тийм улс төрийн бодит хүчин болтлоо өсчээ. Ардчлал өөрчлөлт байгуулалтын ачаар хүн зооны төсөөлж нийгэм бүхэлдээ хөдөлгөөнд орлоо. Хүмүүсийн иргэнлэг зориг сэрж олон 10 жилийн
хайцын сүүдэр арилж байна. Ийм цаг үеийг та бид өөрчилж цаг үе та биднийг хувьсгаж байна. Энэ цуглаанд 100,000 гаруй хүн оролцсон гэсэн тооцоо байдаг. Их баригч Монгол Ардын хувьсгалт нам болон удирдлагын зүгээс хариу өгөөгүй учраас 3 хоногийн дараа буюу 1990 оны 3 дугаар сарын 7-нд Монголын Ардчилсан холбооны 10 гишүүн нийслэлийн төв талбайд улс төрийн үсгэлэн зарласан байна. Үсгэлэнд оролцогчдын тоо нэмэгдсээр 3 дугаар сарын 9-ний өдөр 33-т хүрсэн юм. Яг энэ үеэр зөвхөн Улаанбаатар шиг гэлтгүй бусад аймагуудад ч мөн адил хөдөлгөөн өрнөсөр байв. Эрдэнэтэд 1989 оны 12 дугаар сарын 4-нд Эрдэнэт хотод анхны 50 жагсаал болсон бөгөөд Эрдэнэтээс Оросын цэргийн ангийг гаргах, довсон заамрын алтны урхайг ашиглахгүй байх, Эрдэнэт үйлдвэрийг үндэсний үйлдвэр болгох 5 дугаар бүгд хурал явуулж хэлэлцүүлж байв. Ховд аймагт 12 дугаар сарын 7-нд Ховдын багшийн дээд сургуулийн хэсэг багш оюутнууд аймгийн төвийн ард аюушийн талбайд улс төрийн цуглаан хийж Монгол Ардын хувьсгалт намын төв хороо засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр огцрохыг шаардсан өргөх бичгийг аймгийн намын хорооны хурлын үеэр Улаанбаатарт хөрвүүлэхээр гартоож байв. Ийхүү хэд хэдэн жагсаалын дараагаар Монголд анх удаа улс төрийн үсгэлэн зарласны дараа 1990 оны 3 дугаар сарын 8-нд радио телевизээр шууд цацсан яриа хэлцээр болов. Нэг талаас Монголын Ардчилсан холбооны ерөнхий зохицуулагч Санжаа Сүрэнгийн зориг мөн идэвхтэй тэмцэгч Элбэг Дорж, Дорлог Жав, Гамболд, Баабар, Батүл, Гончиг Дорж нар байв. Үсгэлэн зарлагчдын төлөөллийн хамт нөгөө талаас бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн дарга Содном, орлогч дарга Бямсүрэн нар оролцсон юм. Ийхүү 2 хоног үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд талууд зөвшөлтөд төрж нам төрийн тэргүүн Жамбын Батмөнх Монгол Ардын хувьсгалт намын улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээр огцрох болсныг мэдгдснээр улс төрийн өсгөлм зогссон юм. 3 дугаар сарын 10-нд улс төрийн нам холбоод хамтарсан мэдээлэл гаргаж эх орон улс үндэстнийхээ эв нэгдэл эрх ашгийг эрхэмлэн дээдэлж дэгшэрхтэй байх, бие биенээ харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох зэрэг зөвшөлтсөлд хүрсэн байна. 1992 оны 1-р сарын 13-нд бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын чуулган 70 хоног хуралдаж шинэ үндсэн хуулиа баталж улсынхаа нэрийг Монгол улс олгож өөрчлөв. Монголд хүний эрх, улс төр, эдийн засаг, оюун санааны эрх чөлөөг шинэ ардчилсан үндсэн хуулиар тунхаглав. Монгол дахь ардчилсан хувьсгал энхүү тайван замаар ялалтанд хүрч бүх ард түмний сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож эвслийн засгийн газар байгуулснаар нийгмийн тогтолцоогоо бүхэлд нь халж ардчлал, зах зээл, эдийн засгийн харилцаанд шилжилтийн үе эхэлсэн юм. Ард түмнээс л үннийг нуух хэрэгсээр хүнийг тэл хэрэгтэй шүү дээ. Зах зээл шилжилт ийм хүндрэл гарна тийм үү? Юу гэдэг цайлын тодорхой хугацаанд үсэхгүй. Тэгээ дараа нь ингээ үйлдэл бий болоод хөгжил ингээд үснэ. Энэ шиг нь одоо ийм байна. Өнөөдөр бол ард түмэнд үнэн байдал яг байгаа хэмжээгээр бол хүргэгдэж чадахгүй байна. Үнэн бол тэдэнд ойлгохдохгүй байна гэж үзэж байна өөрөө. Тий. Ард түмэн бол өөрөө мэдэрч байгаа. Хичнээн ард түмэнд худлаа ярьсан ч гэсэн дээр бол мах карт нь шилжээд, бүх одоо хүнсний зүйл карт нь шилжээд, одоо жишээ нь унааны шатхан олд хаваалаад нэрс ялгаа баг. Ажил амралт. Амралт нь ажил нь амралт. Ер нь тийм байдал хүний хийж байгаа ажил өөрийнхөө санаанд нийцчихвэл тэрний зааг алга болдог. Харин хүн дургу тэр хүний сэтгэхүй биеийн боолчсон тийм ажил хийж байгаа юм бол яг тодорхой 8 цаг гэдэг. Тэгэл 8 цагнууд ажиллана. Дараа нь илүү цагаар ажиллаад тэр нь бас ажиллана. Бус төрийнүүд яг амралт. Эс зүрэг нь 1999-92 оны хооронд Монголын парламентын бүлгийн даргаар ажиллаж 1992-оос 96 оны хооронд улсын хурлын гишүүний албыг 96-аас 98 онд улсын хурлын гишүүн бөгөөд улсын хурлын төрийн байгууллагын байнгын орооны дарга, аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын орооны дарга, дэд бүтцийн сайд гэх мэт маш олон ажил үргийг зэрэг гүйцэтгэж улсынхаа хүнд бэрх үед хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эрх юм. Жинхэнэ залуу ардчлалын томоохон ялалтыг багтаж одоо энэ талбай дээр ч гэсэн багтаж баярлаж л байлаа л да. Тэгээд ингээд нийтээрээ барьж эхэлсэн шинэ байшингийн маань яг өнөөдрийн өндөрлөг дээрээс эргээд харсан чинь энд нь ч юм уу тэнд нь ч юм уу буруу ярьсан, морин өрсөн юм харагдах шиг болж байна. Энэ чухам юунаас болов? Миний боддоор л ерөөсө барьж эхлэегүй. Тэг залуу ардчлал биш.
1997 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин болох Монгол Ардын хувьсгал намаас нэр дэвшсэн нацхийн баг банд ялав. 98 оны 6 дугаар сард банкны хямралыг эдлэхийн тулд улсын өмчийн банкыг хувийн голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн засгийн газрыг огцруулах санал гаргав. Үүнээс болж захиагийн элбэг доржийн засгийн газар огцорч дараагийн ерөнхий сайдыг томилуулахаар хэд хэдэн хүн нэр дэвшүүлсэн ч ерөнхийлөгч баг банд тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасан байдаг. Улсын их хурл хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Элбэг доржийн засгийн газрын гишүүд өрөг гүйцэтгэгч гэсэн тодтголтойгоор 4 сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд зоригийг гэрт нь 18 удаа хутгалж амнаасын бүрлгэв. 3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30 мянган хүн суугалж эх орон даяараа бүх нийтийн гашуудал заалсан юм. Монголын ард түмэн хайр түүхийнхээ хойноос эмгэнэн гашуудж байлаа. Түүнийг их баригч Эвслийнхэн ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр ерөнхийлөгчтэй зөвшөөрөлцөх гэж байсан гэсэн яриа бий. Зөргийн аллагтай холбогдуулж олон хүнийг сэжигтэр татаж байсан бөгөөд иргэн содном дарчаа чимгээнээр тус хэргийг үйлдсэн гэгдэж шат шатны шүүхээс 20 хайлаар шийдгүүлсэн байна. Гэсэн ч содном дарчаа чимгийн нарыг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, эрүүдэн шүүж, ялд тулгсан хэрэгээр шүүхээс содном дарчаа чимгийн нарын хэргийг дахин шалгах шаардлага тавьж, улмаар уг хоёр иргэнийг сулцсан байна. Зөрг агсны тухай болон бусад түнтэй холбоотой мэдээллүүдийг бас бичлэгний их хөлбөрийг үзхийг хүсвэл уг YouTube хаягаар ороод үзээрэй. Манай бичлэгтээ хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.